Сайн байцгаана уу бүгдээрэнд нэг өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэнд нэгэн гэмт хэргийн тухай ярьж өгөх гэж байна. Ямар хэрэг вэ гэхээр энэ хэрэг дээр үндэслээд кино хийгдсэн тийм гэмт хэргийн тухай ярих болно. Эхлээд ярихаас өмнө киноны хэсэг үзүүлье. 괜히 모르는 사람 편 들어주고 그러지 마세요. 모를 것도 없어요. 사람 알고 보면 다 거기서 거기지 뭐. 아니요, 달라요. 사람 알고 보면 다 나쁜 마음 들어있어요. 낯선 사람, 낯선 호의가 위험해지던 시절이었다. 화성 연쇄 살인 사건의 피해자로 13살 아동이 살해당한 지 제 석 달이 아이고, 맨날 죄송해요. 네. 사회적 불안이 호조되고 네, 있습니다. 부탁 좀 지난 드릴게요. 29일 아파트 네. 놀이터에서 놀고 있던 За энэ киноны хэсгээр дурддагч байгаа хоосон цуврал алхахын тухай ярина. Хоосон цуврал алхах зөвхөн энэ кинон дээр дурддагсан юм биш. Хоосон цуврал алхах дээр үндэслээд бүрэн хэмжээний уран сайхны кино хүртэл хийгдсэн байдаг. Ямар кино вэ гэхээр Сарина Чууг буюу Аллагын дурсамж гэдэг нэртэй 2003 онд гарсан кино байгаа. Энэ киног Parasite киногоор Оскарын шагнал авсан Бон Жун-у найруулагч найруулсан. Мөн Parasite киноны гол дүрт тоглож байсан Сун Кан Хо жүжигчин гол дүртэн тоглосон юм кино байгаа. За энэ хэргийг яагаад Хоосон цуврал алхах гэж нэрлэсэн бэ гэхээр ихэнх гэмт хэрэг нь Хоосон хотод гарсан байгаа. За тэгээ Хоосон хот нь хаана гэдэг юм бэ гэдээ би харж үзлээ гэсэн чинь энэ Чонон, Пёнтэг, Сувон гэх мэтчлэн одоо монголчуудын нэлээд олноороо амьдардаг газруудын ойролцоо байдаг ийм хот юм байна. За тэгээд 33 жилийн дараа буюу 2019 онд жинхэнэ гэмт хэрэгт нь илэрснээр Хоосон цуврал алхах биш, иж хүнжээгийн цуврал алхах гэж нэрээ өөрчилсөн ийм хэрэг байгаа. Уг хэрэг 1986 оноос 1991 оны хооронд болсон цуврал алхахуудын хэрэг байгаа. Хамгийн анхны гэмт хэрэг нь 1986 оны 9 сарын 14-ний өдөр гарсан. Энэ өдрийн өмнөх өдөр 71 настай Иван Имэ гэрээсээ тарантал ургасан ногоогоо хураагаад зархаар зах руу явсан. За тэгээд зах дээр очиж ногоогоо зарчаад захын ойролцоо байдаг охины дохоон юм байл та. Тэгээд маргааш өглөө нь гэрээ эзгүй орхисон одоо яаралтай явахгүй болохгүй гэд яарвчлаад охиныхоос гарч явсан байдаг. Тэгээд хурд алхаад гарч явснаас хойш сургаггүй алга болсон. Эмийг сургаггүй алга болсноос 5 хоногийн дараа охиных нь гэрээс 10 минутын зайд байралтай уулан дотроос эмигийн цогцыг олсон. Цогц нь бол маш аимшигтай байдалтай байсан. Бүх хувцас нь тайлагдсан. Хөл нь X хэлбэртэй хугарч нүглэрсэн. Тийм байдалтай байсан. За үзлэгээр бол бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг бол илрээгүй. Хажууд нь гэмт хэрэгтний гэхээр эд зүйлс уул муур хурууныхээ гэх мэтлэн зүйлүүд олтоогүй байдаг. Үхлийн шалтгаан нь бомснос үүдэлтэй амьсгалын дутагдал байсан. За энэ хэрэг мөрдөгчд юу гэж үзсэн бэ гэхээр машинаар мөргөөд гэмт хэрэгээ илрүүлэхгүй тулд эмээг бомлж хөнөөгөөд цогцсон хэрэг байна гэдэг дүгнэлтийг өгөөд илрээгүй гэмт хэрэг болгон үлдээсэн байна. За үүнээс сар орчмын дараа буюу 1986 оны 10 сарын 21-ний өдөр 25 настай Пак Ён Сук гэдэг нэртэй эмэгтэй сургаггүй алга болсон. За энэ эмэгтэй Хоосоны Тэянд өргөт байдаг. Өргөж авсан ээжиндээ зуурчлаар нэг залуутай танилцах зорилгоор очисон. Тэгээд тухайн залуутайгаа танилцаад ээжиндээ хамтдаа оройн хоол идснийхаа дараа ээж болон нөгөө залуугаараа өдөлээд гараад явсан байгаа. Ээжийнхээ гэрээс гараад автобусны буудлын явах замдаа эмэгтэй алга болсон байгаа. Тэгээд алга болсноос 3 хоногийн дараа буюу 10 сарын 23-ны үдээс хойш ойролцоох тарантал багаас нь эмэгтэй цогцыг олсон. За яг энэ эмэгтэй цогцыг олж байгаа сценаар бол Сарина Чууг гэдэг кино эхэлдэг байгаа. Энэ эмэгтэйг болохдоо цээжин тус газар нь болон нуруунд нь маш олон ийм хурц үзүүртэй зүйлээр сийдсэн тэл мөр олцсноос гадна хумсны хутгаар ингээ арсыг нь гэмтээсэн тийм уул мөр олцсон. Эмэгтэй олдохдоо олон нүцгэн байсан. Мөн бэлгийн хүчирхийллийн шинж тэмдэг илэрсэн. Тэркогоор нь бомлж хөнөөсөн ийм байдалтай болцсон. За эмэгтэй хувцс нь бол ойролцоохоос нь олдсон ба мөн гэмт хэрэгтнийх байх боломжтой тамхи татаад хайсан тамхины иш мөн түүний сав толгой ус зэрэг бол олдсон байгаа. За эдгээрийг шинжилгээнд өгж явуулахад бол бие бүлгэнцтэй эрэгтэй өмнөх гэж тодорхойлогдсон. Энэ хэрэгээс хойш 2 сар өнгөрч 1986 оны 12 сарын 12-нд 3 дахь хэрэг гарсан байгаа. Сувоноос Хоосон руу явдаг автобусанд суугаад гэрлүүгээ харьсан
гэрээ эзэгтэй 35 настай Конжомбон гэдэг эмэгтэй автобуснаас буугаад гэрлүүгээ харих замдаа мөн сургууй алга болсон. За тэгээд энэ автобуснаас гэрлүүгээ хүрэх зайн өртөө 100 м байсан гэж байгаа байхгүй. Тэгээд энэ 100 м замыг тулахдаа нөгөө тариан талбайд дундуур тулдаг юм байна л да. За Солонгост бол ер нь нэг тариан талбай тэрийг ингээд тойроод хүмүүс амьдардаг, гэрн байдаг, тиймэрхүү одоо тариан талбайтай хэсгүүд нэлээд олон байдаг байхгүй. Тэгэхээр яг тиймэрхүү л газар байсан юм шиг байна. Тэгээд тариан талбар дундуур ингээд явдаг, явган хүний болон машины замууд бас байдаг. Тэгээд мэдээж нөгөө тойрж авах бас за ингээд төгшөөсөн ч юм уу хүмүүс товчлоод ингээд тариан талбайд шууд явчих боломжтой тийм талбайнууд байдаг. Тэгээд яг тэгжил хайрч яваад тариан талбай донд сургууй алга болсон. За алга болсноос хойш 4 сарын дараа эмэгтэй цогцыг олсон. Энэ цогцыг олсон газар нь гэрээс нь 50 м-ийн зайд байдаг тариан талбайн донд байсан. За хэн олсон бэ гэхээр тариан талбайн эзэн ажил хийж явж байгаад ус урсгаас зэрэглэсэн шуудаа дотор нээлс хийгээд тавьчихдаг тийм юмнууд байдаг шүү дээ. Тэд нарыг ингээ оолсон юмны доороос эмэгтэйг олсон байгаа. За эмэгтэй цогцыг олоход бол бүхэл бүтэн 4 сар өнгөрсөн учраас маш их нэг задрал явагдаад хэн болохыг нь таних аргагүй болсон байсан. Гэхдээ ойролцоогоос нь олцсон эд зүйлс дунд нь өөрийнх нь хувийн тамга байсан учраас тэр тамгаар нь нөгөө 4 сарын өмнө Орос сургууль болсон эмэгтэй мөн байна гэж таньж илрүүлсэн байдаг. За цогцны байдал бол олдохгүйдээ үнэхээр аимшигтай байсан. Эмэгтэй гадуур хувцсан бүрэн тайлагдсан. Тэгээд эмэгтэй хүмүүс нэг төрсгийнхаа дээгүүр өмсдөг юм нэг богино шортнууд байдаг шүү дээ. Тэгээд тийм шортыг нь хаманд нь чихсэн төрсгийг нь толгойд нугасан ийм байдалтай олцсон. Энэ эмэгтэйг алга болсноос 2 хоногийн дараа буюу одоогор нэг цогц нь олдоогүй байх үед гэсэн үг шүү дээ тий. Бас нэг 25 настай Икэсүн гэдэг эмэгтэй сургууй алга болсон байдаг. За энэ эмэгтэй сургууй алга болох үедээ нэг залуутай болцоонд яваад тэгээд болцоо нь үнэхээр хөвчлөлтэй байсан учраас ингээд нэлээд оройтоод хамгийн сүүлийн автобус зогсохоос өмнө гээд 10 цаг үед салж авсан юм байна л та. Тэгээд гэртээ эргэж ирээгүй. Гэрийнх нь эмэгтэйг ирэхгүй болохоор нь гайхаад нөгөө болцсон залуурын залгсан чинь би бол автобусанд суулгаж өгөө салсан шүү дээ. Ягаад хараагүй бол амар сони юм бэ гэж гайхсан байдаг. Одоо үед бол нэр эмэгтэй 2 хоногийн зайтай ингээд сургууй алга болохоор тагтаа нар байтугай баг ингийн бид нар ч за энэ бол юм цуврал хэрэг байх магадaltaй юм байна гэж сэжиглээ шүү дээ. Тэгэхээр тэр үед болохоор ямар ч тийм цуврал хэрэг, цуврал аллаг гэдэг тийм ойлголт байгаагүй учраас энэ тухай бүр цагтаа нар ямар ч хүн тийм сэжиг төрөөгүй гэсэн эмэгтэй цогцос 7 хоногийн дараа мөн тариан талбайгаас олдсон. Цогц нь олдохдоо 2 гарыг нь өмсөж явсан цамцаар нь хүлсэн. Гэхдээ нэг гадуур өмсөж явсан улаан цовыг нь олбоцоод өмсгсөн байдалтай байсан. Өмнө төрсөйгөн дээгүүр өмсдөг богино шортыг нь толгойд нь өгүүлсэн ийм байдалтайгаар олдсон байгаа. Эмэгтэйг тэрхүүгээр нь боомлж хөнөөсөн байсан. Анхны үзлэгээр дотор хувцас тайлгдаг юм шиг харагдажсэн боловч яг ингээд сайн ойртоод харахад бол дотор хувцасыг нь буруу харуулад өмсгсөн байдалтай байсан. Задлангийн шинжилгээгээр бэлгийн хүчрхий илүүлээд түүнийхээ дараа боомлж хөнөөсөн гэсэн хариу гарсан. Энэ хэрэг нь бол өмнөх хэрэгүүдээс улмал аимшигтай болсон байсан. За тэрний юу вэ гэхээр тухайн үед цогцны хажуугаас цүнх альчуур тэгээд зонтик гэх мэтчлэн эд зүйлсүүд нь олцсон. Шинжилгээгээр зонтик болон нөгөө тусны альчуур дээрээс нь өрн шингээ олцсон байдаг. Тэгэхээр одоо нөгөө эмэгтэйг зонтикоор бас ингээ хүчрхийлсэн гэсэн тийм шинжийг илэрхийлж байгаа байхгүй юу. 5 дахь хэрэг бол 1987 оны 1 сарын 7-ны өдөр гарсан байдаг. Энэ хэргийн хохирогч нь бол удахгүй ахлах сургуулаа төгсгөж байсан 19 настай Хунжиньон гэдэг эмэгтэй байсан. За Хунжиньон болохоор 10 жилээ төгсчөөд шууд ажилд орох гээд ажилд орох өргөдлөө өгчөөд тухайн өдрөө найзуудтайгаа хөвгөлдөж аваад орой 8:30 үед автобуснаас харьсан байна. За тэгээ 8:50-ны үед болохоор автобуснаас буугаад гэрлүүгээ харьсан боловч гэртээ ирээгүй. Тэгэд охины цогцос маргааш өглөөнөө тариан талбайн донд овоолж тавьсан нөгөө өвсөн бухлын дотроос тухайн үед нөгөө тариан талбайд ажил хийх гэж явж исэн нэгэн хүн олж илрүүлсэн байдаг. За хувцас нь тайлагдаагүй байсан боловч гар нь хүлээдээ хоолойг нь зүүж явсан оролт орн боомлж алсан ийм байдалтайгаар олцсон. Хажуугаас нь үс давны үс зэрэг зүйлс олцсон ба тэмдгэр зүйлсээ шинжилгээ хийж үзэхэд бол мөн л Б бүлгийн цустай эрэгтэй хүнийх болгон тогтогдсон. За энэ хүртэл ингээд 5 хэрэг ярьлаа. Энэ 5 хэргийг гаргах
гарах хүртэл цагдаа нар энэ хэргийг цуврал хэрэг байна, цуврал алга байна гэдгийг бүр ойлгоочгүй байсан байгаа. 5 дахь хэрэг гарсны дараа л цагдаа нар энэ бол цуврал хэрэг юм байна, нэг хүн үлдээд яваад байгаа юм байна гэдгийг ойлгоод тухайн үед хамгийн шилдэг гэсэн мөрдөгчд бүгдээрээ хуасанд цугласан байдаг. Тухайн үед бол Солонгос цуврал хэрэг тэгж их гарч байгаагүй, ер нь цуврал алга гэдэг ойлголт ч бий болоогүйсэн үе юм билээ. Тийм учраас цуврал одоо хэрэг ингэж мөрдөн, ингэж одоо мөрдлөгийн явцыг явуулах хэрэгтэй энэ гэсэн тийм нэг зааварчилгаа шиг юм бол ерөөсөй байгаагүй юм шиг байна. Тухайн үед мөрдлөгийг яаж явуулсан бэ гэхээр шууд хохирогчдоор суурлаад хамгийн ихний мөрдлөгийг явуулсан байгаа байхгүй. За хохирогчдын одоо таньдаг ойр дотны хүмүүс юу байна? Одоо ус сонцонтой хүн байсан уу? Нийтлэг төрөх байсан уу? Гэх мэтчлэн тиймэрхүү зүйлүүдээс эхэлж мөрдлөг судалгааг явуулсан боловч энэ нэг үр дүнд хүрээгүй. Тийм учраас мөрдлөгийг нэлээд өргөн хүрээтэд хэлээд энэ бүс нутагт амьдардаг ямар нэгэн хүн байж магадгүй гээд энэ бүс нутагт амьдардаг хүмүүсийг судалж мөрдөж эхэлсэн байгаа. За тэгээд нэг мөрдлөгийн хүрээ энэ бүс нутагт гэдэг чиглэлтэй болоод ингээ мөрдөгдөд эхлэхээр энэ хуасанд амьдардаг хүмүүс бүр маш их айдас хүч давтаж эхэлсэн. Үүнээс болоод эмэгтэйчүүд нь орой өдөр хүртэл гарч тааргүй болж байсан гэж дурдсан. Орон даяар энэ хэрэг ингээд юу нь бол олон нийтийн анхаарал төртөөд мөрдлөж гэсэн маш өргөн хүрээнд хийгдэж эхэлснээс болоод нэг хэсэгтээ бол гэмт хэрэг дахин гараагүй. Тэгж байгаад 1987 оны 5 сарын 12-нд 5 дахь хэрэг гарсан байдаг. Өргөч нь 29 настай гэрээ эзэгтэй Пак Ин-жуг алга болдог өдөр маш их бороо орж ирсэн бөгөөд Пак Ин-жу нөхөр нь чүхэр авч яваагүй санаад чүхэр аваад нөхрөө тосъё гэд гарсан байдаг байгаа. За тэгээд Пак Ин-жуг нэг нөхрөө тосгоод автобусны буудлын дээр ирэх үед нь харсан гэрчийн мэдүүлгээр бол тэр цагаан цамц өмсөн, цэнхэр өнгийн бэлтгэлийн хослол өмссөн. Тэгээд дээгүүр нь цэнхэр өнгийн цом өмссөн байдалтаар 9:30 үед автобусны буудлын дээр зогсож байсан гэж мэдгдсэн. Тэгээ нөхөр нь бол 11 цагт автобусны буудлын дээр ажиллаад хараа автобусны буудлын дээр ирэхэд бол тэнд эхнэр нь байгаагүй. Гэртээ харихад ч гэсэн эхнэр нь байгаагүй. Тэгээ нөхөр нь хаа нэг тийшээ явсан юм хата гэж бодоод хүлээсэн боловч 2 хоногийн турш гэртээ ирээгүй. Тэгээд 2 хоногийн дараа цагдаад эхнэр нь алга боллоо гэсэн мэдээллийг өгсөн. Хөл бүтэн 2 хоногийн дараа алга болсон тухайн мэдээлэл өгснөөсөө болоод нөхөр нь өөрөө нэлээ их эргэж шалгагдсан байт юм лээ. За тэгээд 7 хоногийн дараа гэрээс нь 200 метрийн зайд байдаг уулан дээрх ийм булшны хажуугаас эхнэрийнхэн цогцыг олсон. Цогцос олдохдоо болохоор дээгүүрх бүх хувцсан тайлагдсан, гарыг нь хүлсэн, цамцыг нь хүзүүнд нь ороосон байдалтайгаар олдсон. Мөн өмдийг нь дахин өмсгсөн байдалтай байсан байгаа. Үхлийн шалтгаан нь бол бомлолтоос үүдэлтэй амьсгалын дутагдал гэсэн хариу гарсан. Ихэнх хэрэгүүд ерөнхийдөө адилхан шинж тэмдэгтэй байсан боловч энэ хэрэг дээр арай өөр шинж тэмдэг байсан. Тэр нь юу вэ гэхээр эмэгтэй аманд нь юмжихгүй, дээрэс нь нөгөө толгойд нь дотор хувцсыг өмсүүлээгүй гэх мэтчлэн шинж тэмдэг илэрснээс гадна эмэгтэйн биеэс олцсон үрийн шингэнд шинжилгээ хийхэд бол A бүлгийн цэстэй эрэгтэй хүнийх болох нь бол тодорхойлогдсон. Гэхдээ нөхөр нь A бүлгийн цэстэй байсан учраас за нөхрийнх нь байх боломжтой байна гэд энийг гэмт хэрэгтнийх гэж үзээгүй байдаг. Энэ хэрэг бол өмнөх хэрэгүүдээс жоохон өөр байгаа гийн харгалзаж үзээд ер нь бол гэмт хэрэгт нэг хүн биш 2 хүн байх бас боломжтой байна. Ингээд хамтарч гэмт хэрэг үлдээд байгаа байж магадгүй гэсэн чиглэл таамаглал бас үүсэж эхэлсэн. Энэ чиглэлээр мөн шалгалт мөрдлөг явагдаж эхэлсэн байгаа. 1988 оны 9 сарын 7 буюу Сөүл 88 Олимпиас 10 хоногийн өмнө 54 настай Ангисүн гэдэг эмэгтэй гэрлүүгээ хайрах гад уулд авч явж байгаад сургуу алга болсон. За тэр үед ингээд зам талбай сайн хөгжиггүйс учраас ингээд замаа товчлоод уулд авч явдаг хүмүүс нэлээд их байдаг гэсэн юм байл та. Яг тэр жишгээр Ангисүн эмэгтэй уулд аваад гэрлүүгээ харж аваад сургуу алга болсон. Эмэгтэй цогцыг уулан дотроос олоход гарыг нь ард нь хүлсэн, аманд нь амьсыг нь жигсэн, бэлгийн хүчирхийлэл хийсний дараа боомлж амийг нь хөнөөсөн байдалтай байсан. Энэ хэрэгээс эхлээд цогц нь бас нэг шинэ аимшигт зүйл нэмэгдсэн нь юу вэ гэхээр эмэгтэйн цогцыг задлангаар шинжилж байх хугацаанд өтрийн дотроос нь нөгөө тоорын хэсэг болон тоорын яс олцсон. Тэгээд ингээд төсөөлөд үзэхээр эмэгтэй хөнөөснийхөө дараа хажууд нь тоор идээд идчихсэн тоорныхоо хэсгийг болон ясыг ингээд хийсэн байгаа хгүй. Тэгээд ингээд ботхоор энэ хүн бол яавч эрүүл хүн бишээ, жинхэнэ нөгөө сайкопат гэдэг юм байна гэдэг нь бол тодорхой болж байгаа.
Үүнээс хойш 9 хоногийн дараа буюу Сөүл 88 Олимпос яг 1 хоногийн өмнө 9 сарын 16-ны өдөр 13 настай Пак Санхи гэдэг нээж нь ингээ өглөө охноос ирэх гэж дуудсан ч охин нь сэрхгүйсэн гэж байгаа байхгүй. Тэнгүүт нь өрөөрөө нь явж ороод ингээ хүнжлэгийн сүгсэн чинь охин тасарсан байдалтай болцсон. Дотор хувцас тайлагдсан, боомлж хөнөөсөн байдалтай байсан. Энэ гэмт хэрэг бол нэг тухайн үед яг тэр бүс нутагт гарч ирсэн гэмт хэрэгүүдээс арай өөр нь юу байсан бэ гэхээр гэрт нь нэвтэрж орсон. Дээрэс нь өмнөх хэрэгүүдтэй ижлэгэн шинж тэмдгүүд баг байхгүй. Мөн охины бие дээрээс хүний үс олцсон ба энэ хүний үсийг шинжилж үзэхэд тухайн үед нөгөө нэг ихчт нь ингээд нэлээд дурлцсан байсан залуугийн үстэй таарсан байгаа. Тэгээд тэр залууг баривчилж энэ хэрэгээр тэр залууд бол насаар нь хорих ял оноосон байдаг. Тухайн бүс нутагт нь цуврал алга гарсан байсан үед ингээд алган хэрэгт холбогдчихж байгаа учраас энэ залуу бол нөгөө өмнөх цуврал хэрэгүүдтэй холбоод маш ингээд ихээр шалгасан. Гэхдээ өмнөх хэрэгүүдтэй ямар ч холбоогүй болох нь бол тогтоогдсон учраас зөвхөн энэ хэрэгээр нь ялсан байдаг. За тэгээд мөн л нэг хэсэг хугацаанд бол дахин гэмт хэрэг гараагүй. Тэгэд энэ хугацаанд бол хүмүүс ингээд арай жоохон тайвшраад орой үжиж гарах нь арай нэмэгдээд ингээд ийм байдалтай байж байсан. Гэтэл 1990 оны 11 сарын 15-ны өдөр Ким Ми Жон гэдэг охин найзтайгаа уулзчаад гэртээ эргэж ирээгүй. Охиныг ингээд гэр бүлийнх нь болон хамаатан садан ойр дотныхоо хүмүүс бүгдээрээ ингээд бөөнөрөө цуглаж агаад нэг бүрчлэн тэр хаваа ингээд нэг шалгаж үзсний эцэст уулан дотроос цогцыг нь бол олсон. За охин ингээд дотор хувцастайгаа байсан боловч дээгүүрээ нүцгэн тэгээд охины цогцон дээгүүр нь ингээд формыг нь нөмрүүлсэн. Тэгээд хоёр гарыг нь тэркогоор хүлсэн, хам дотор нэмжигсэн ийм байдалтай олцсон байгаа. Өмнөх хэрэгтэй адилхан охины өдрийн дотроос ингээд янз бүрийн юм олцсон. Тэгээд задлангийн шинжилгээгээр охины ходоодын дотроос хоолны үлдэгдэл олцсон байгаа. Энэ юуг илэрхийлж байгаа гэхээр хоол идснээс хойш 2 цагийн дотор амь насаа алдсан гэдгийг илэрхийлж байгаа байхгүй юу? Гэтэл тэр охин яасан бэ гэхээр хичээлээ таарж ирчээд найзтайгаа уулзчаад тэгээ харж явсан замдаа алга болсон байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ хугацаанд хоол идээд 2 цаг болох ямар ч боломжгүй байсан. Энээс нь үнслээд үзэнгүүд нөгөө нэг өдрийн хоолндоо идсэн хоолны цүнхэн дотор нь ингээд хоолны савнд байсныг нь хэрэгтэн охинд идүүлээд тэрнийхээ дараа амийг нь хөнөөсөн болж таарч байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр үнэхээр сайко гэдэг нь дахиад ингээд батлагдаж байгаа юм. Харамсалтай нь энэ 11 сарын 15-ны өдөр охины төрсөн өдөр байсан байгаамаа. За тэгээд тухайн сууны цуврал алга ингээд ийм олон жилийн турш ингээд мартагдахгүй яригцаар байх болсон шалтгаан нь юу гэхээр энэ гэмт хэрэгтэн бүр яалтай хизээч ингэж нэг хийгдэж байгаагүй ийм муухай үйлдэлүүдийг маш ийм хэрцгий байдлуудыг үзүүлж байснараа ер нь бол ийм олон жил яригдаж ирсэн хэрэг 1991 оны 4 сард Хваас оны Тэян дургаас нэлээд зайтай Тунтан гэдэг газар болсон 69 настай Кван Сун Сан гэдэг эмэгтэй цогцсуулан дотроос олцсон. Гэхдээ эмэгтэйг боомлж хөнөөсөн байсан ч гэсэн амд нэмжгээгүй, хүлээгүй, толгойд янз бүрийн углаагүй ингээд байсан учраас Хваас оны цуврал алга биш байх боломжтой гэж бодож байсан боловч бэлгийн хүчирхэл үлдсэний дараа боомлж алсан. Дээрээс нь бие бэлгийн зүстэй эрэхтэй хийсэн. Тэгээд өтрийн дотроос нь оймос олцсон зэргийг үндэслээд энэ бол Хваас оны цуврал алгын нэг хэрэг мөн байна гэж тодорхойлсон. Тэгээд 33 жилийн дараа жинхэнэ гэмт хэрэгтэн илрээд гэмт хэрэгээ хүлээх үедээ энэ хэрэг ч гэсэн үлдсэн гэдг нь тодорхойлсон. Энэ хэргийг гарснаас хойш Хваас оны цуврал алгатай төстэй гэмт хэрэг дахиж гараагүй. Энэ бүс нутагт тийм алган гэмт хэрэгч гараагүй. Яг ингээд агаарт замгарсан юм шиг алга болсон. Тэгээд энэ тухай мөрдөгчд судлаачид юу гэж үздэг вэ гэхээр энэ гэмт хэрэгтэн үгсэн эсвэл гадаад руу гарсан эсвэл өөр ямар нэгэн гэмт хэрэгээр шоронд сууж байгаа. Энэ хэдийн л аль нэг нь байх боломжтой. Зүгээр өөрөө ингээд сайн дураараа гэмт хэрэгээ зогсоох төрлийн хүн биш. Яагаад гэвэл энэ бол үнэхээр сайкопат алгарч учраас алгыг өөрийн хүслээр зогсоох ямар ч хүсэл байхгүй гэж тодорхойлсон байдаг. Энэ гэмт хэрэг яаж илэрсэн тухай ярив. Энэ гэмт хэрэг бол 33 жилийн дараа илэрсэн байдаг. За энэ гэмт хэргийг илрүүлэхийн тулд ер нь бол ажилласан цагдаагийн ажилтан гэх юм бол 200 гаруй хүн байд юм байна. Мөн шалгагдсан хүн гэх юм бол 20 мянга орчим хүн сэжигтнэр
одоо дуудагдчихсэн хүн гэх юм бол 3000 орчим байт юм лээ. Энэ гэмтэр бол юу н Солонгосын түүхэнд хамгийн их хүнийг шалгасан, хамгийн их хүн ажилласан гэмт хэрэг гэдгээрээ тэмдэглэгдэж үлдсэн байт юм байна. Энэ гэмт хэргийг үлдсэн гэмт хэрэгтэн нь бол Ич Хүнжээ гэдэг гэмт хэрэгтэн байсан. Ич Хүнжээ нь 1986 онд цэргээс хадлагтаад тэр Хвасаны Тэан гэдэг газарт амьдардаг байсан юм лээ. За тэгээд сүүлийн хэрэг гарснаас хойш гів гэмт алга болсон гэсэн. Тэгээд тэр нь ямар учиртай байсан бэ гэхээр хүнтэй гэрлээд тэгээд тэр нутгаасаа нүгээд чонжууд очиж амьдардаг болсон юм лээ. Тэгээд чонжууд их нэртэйгээ ингээд гэр бүл болоод амьдарч авах хугацаанд эхнэрийнхээ дүү хөнөөсөн хэрэгээр насаараа хоригдох ял аваад шоронд орсон ийм хүн байт юм байна. Тийм учраас нөө 91 оноос хойш ямар ч гэмт хэрэг гараагүй тэгээд агаар замгарсан юм шиг алах болсон байсан юм лээ. За энэ хэргийг яаж илрүүлсэн бэ гэхээр 2010 оноос хойш ингээд Солонгосын шүүх шинжилгээний аргууд маш сайн нарийн хөгжсөн юм байна. Тэгээ 2019 онд ДНХ-ийг илүү нарийн түвшинд ингээд шинжилдэг тэм шинжилгээний арга орж ирсэн юм байл та. Тэгээд энэ арга орж ирсэнтэй холбоотойгоор өмнө нь ингээд нөө илрээгүй байсан хэрэгүүдийн хадгалагдсан ДНХ-ийг дахин шинжлэх тийм шинжилгээний ажлууд явагдсан юм байна. Энэ нөгөө нэг Хвасаны цуврал алга дээр 9 дэх хэрэг буюу нөгөө нэг төрс өдрөөр нас орсон Ким охин баг шүү дээ. Тэгээд Ким охины цогцон дээрээс олцсон ДНХ-ийг дээж хадгалагдчихсан юм лээ. Тэгээд тэр ДНХ-ийн дээжийг шинжилж үзэхэд шоронд хоригдож байгаа Ич Хүнжээ хоригдлын ДНХ-тэй таарсан гэсэн тийм шинжилгээний хариу гарсан байгаа. За тэгээд үүн дээр нь үндэслээд Ич Хүнжээд байцааж эхэлсэн боловч Ич Хүнжээ бүр нэн хэрэгтэй би бүр ямар ч хамаагүй энэ юусэн миний хийсэн хэрэг биш намайг гүтгэж ийн гэдээ бүр маш ингээд хүчтэйгээр эсэргүүцсэн байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр Ич Хүнжээ нөө тухайн үед насаараа хоригдох ял авчаад 22 жил хоригдсон байсан үе юм яа л л дээ. Тэгэнгүүт за ингээд 20 гаруй жил хоригдсон учраас нөө өршөөлөөр судлагдах магадaltaй байж магадгүй гэж юм бол өөрийгөө бодож ирсэн юм шиг байна. Тэгээд нөө хэрвээ энэ хэргийг хүлээчих юм бол өршөөлөөр судлагдах маань бүтгэн олчно гэсэн бодол дээрээс үндэслээд энэ хэргийг би үлдээхгүй гэж их хүрээсэн юм шиг байна. Гэхдээ ДНХ-ийн шинжилгээ бол угаасаа хөдөлшөргүй нотлох байна гэдгийг мэдээд за энэ бодлоо орхиод гэмт хэргийг хүлээж эхэлсэн байгаа. За хамгийн амар хэсэг нь одоогоос эхэлж байгаа. За Ич Хүнжээ бол энэ гэмт хэрэгүүдийг бол бүгднийг хийсэн гэдгээ хүлээсэн. Дээрээс нь энэ хэрэгүүд дээр нэмээд 4 өөр эмэгтэйг хөнөөсөн гэсэн хэргийг хүлээсэн. За тэр 4 нь болонгууд нөө нэг яг л бас эзэнгүй хэрэг болоод дарагдсан байсан тэр хэрэгүүд болж таарсан. Өөрийнх нь ярьсан болон тухайн үеийн гэмт хэргийн тэмдэглэлүүд бүр ингээд яг цав таарсан учраас энэ хэрэгүүдийг Ич Хүнжээ үлдсэн гэдэг нь тодорхой болсон байна. Дээрэс нь зөвхөн алхахын хэрэг байхгүй үүнээс гадна 30-аад удаагийн хүчингийн хэрэг бас хийсэн гэдгээ хүлээсэн байгаа. Нөө сая би ингээд 9 гэмт хэргийн тухай ярьсан шүү дээ. Тэгэхдээ сая яригдсан 10 гэмт хэргийг Ич Хүнжээ хүлээсэн. Яагаад 10 болчихж байгаа гэхээр нөгөө нэг эгчтэнд орлснаасаа болоод дүүг нь хөнөөсөн гэдэг нэг залуу насаар хоригдох ял авснаа да тий. Тэр гэмт хэргийг тэр залуу үлдээгүй Ич Хүнжээ үлдсэн байсан. За Ич Хүнжээ энэ гэмт хэрэгээ хүлээсэн. Цагтаа нар миний хийсэн хэрэг өөр хүн тохиод явуулсан. Цагтаа нар бол одоо ингээд асуудалд орно эцтэй энэ гэдэг бүр инээж минийгээд яриад байсан байгаа байхгүй. За энийг Ич Хүнжээ хийсэн нь яаж тодорхойлсон бэ гэхээр тухайн үед хэрэг болсон тэр газрыг бүр ингээд нэг бүрчлэн деталь бүрийг нь яг зөв хэлсэн. Тэр ч байтугай бүр нэг гал унтраадаг хэрэгсэл аль болонд нь байсан хүнийг нь хүртэл хэлсэн байдаг. Мөн охиныг ингээд боомлж хөнөөхтөө тэгээ гарандаа ингэж нөгөө ойм сугалж байгаа боомлсон гэж хүртэл хэлсэн. Тэр нь болохоор охины нөгөө хүзүүнд нь гарсан нэг маш сонин хоромтой ингээд таарж тэр нь тайлбарлагдсан байгаа. За ингээд энэ хэрэг Ич Хүнжээгийн хийсэн хэрэг болох нь тогтогдсон. Ич Хүнжээ өөрийнхөө баригдахгүй байсан шалтгааныг ярихдаа бол цагдаа нар үнэхээр муу ажиллаж байсан тэр үед намайг бол барих боломжтой хэд хэдэн тохиолдол байсан боловч цагдаа нар хэтэрхий муу ажилласанасаа болоод намайг барьж чадаагүй өнгөрөөж исэн гэж ярьсан байгаа. Тэр тухайгаа ярихдаа нэг тохиолдлыг ярихад нь нөгөө нас орсон эмэгтэй цагийг ингээд аваад явж байхдаа цагдаад баригдчихсан юм байл та. Тэгээд
цагдаад баригдаа саатуулагдах үедээ бичиг баримтгүй явж исэн чинь цагдаа нэг цагдаагийн газар руу дагуулад явсан мэд. Тэгснээр цагдаагийн газар дээр очингуудаа зүгээр ингээд нөгөө иргэний бүртгэлийг шалгаж үзээд за ийм нэртэй ийм хүн байна гэд тэгээд энэ цаг яагаад чамд байж байгаа гэж асуусан чинь би сая олсон юм аа гэд хэлсэн чинь за явуулсан байгаа байхгүй. Цагдаа нар ийм том хэмжээний мөрдлөг явуулсан. Тэгээд энэ мөрдлөгийг хийж авах хугацаанд ээж хүнжиг ч гэсэн дуудаж байцааж байсан тохиолдол байгаад байгаа. Тэгсэн юмнээ яагаад энэ ээж хүнжигийн хийсэн хэрэг вэ гэдгийг илрүүлж чадаагүй вэ гэхээр бие бүлгийн төстэй эрэхтэй. Тэгээд дээрэс нь нэг гэмт хэргийн газраас олцсон гутлын мөр 2-оос болоод ээж хүнжиг барьцдаггүй байхгүй. Тухайн үед мэдээж 1986 он байсан шинжлэх ухаан шинжилгээний аргууд энэ шүүх шинжилгээний дээр бол маш одоогийн түвшинд бол хөгжөөгүй байсан нь бол тодорхой байх. Гэхдээ тухайн үед ингээд тэр нэг олдож байсан эд зүйлс дундаас AB гэд дөрвөн бүлгийн дөрвөлээ олдож байсан гэж байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ тэр дундаас хамгийн их хэмжээтэй олдсон B бүлгийн цус учраас B бүлгийн цус эрэхтэй өнгөлцсөн гэж шууд тодорхойлсон байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа ингээд мөрдлөгийн чиглэл буруу явсан гэдгийг тодорхойлж байгаа. Дээрэс нь нөгөө нэг хөлийн мөр гэсэн шүү дээ. Тэр нь бас нэг хэргийн газар дээрээс олцсон хөлийн мөр юм байлээ. Тэгээд тэр нь ингээд ээж хүнжигийн гутлын мөртэй хөлийн мөртэй тохируулж утсан чинь таараагүй. Гэх мэтлэн ийм дутууд болон мөрлийн аргуудаас болоод ээж хүнжийг тухайн үедээ баривчилж чадаагүй. За ээж хүнжээ сүүлд 4 аллагын хэрэг хүлээсэн гэж хэлсэн. Тэр 4 аллагын хэргийн нэг нь 8 настай охин байсан байгаа байхгүй. Тэгэхээр 8-аас 71 насны 14 эмэгтэй хөнөөсөн. Дээрээс нь 30 гаруй хүчингийн хэрэг хийсэн ийм psychopath хэрнээ энэ бүх хэрэгүүд дээрээ ял аваагүй. Яагаад вэ гэхээр 2006 оны 4 сарын 2-ноор энэ бүх хэргийн хүн хэлцэх хугацаа дууссан байдаг. За тэгээд ийм аимшигтай ярахчин psychopath алуурчин хэрнээ энэ бүх үйлдэлдээ ял аваагүй ч гэсэн өмнөх нөгөө нэг эхнэрийнхээ дүү хүнөөсөн хэрэгтэй бол насаар хоригдох ял авцсан байгаа. Тэгээд ийм олон хэрэг өмнө нь үлдэж байсан гэдэг нь тодорхой болсон учраас энэ хүн бол хизээж өршөөлөөр сурлагдахгүй гэдэг нь тодорхой. Хэрвээ тэр хэрэг дээрээ янсаараа хоригдох ял аваагүй байсан бол одоо яана бүр шийдэх боломжгүй гэж бодохоор амар санагдаж байна. Ич хүнжээгээс энэ олон хэргийг яагаад үлдэх болсон бэ гэдэг шалтгааныг нь асуусан чинь тэд нар өөрсдөө л буруутай штэ гэж хэлсэн байгаа. Тэгээд ер нь бол ингээд psychopath хүмүүсийн нийтлэг шинж нь ямар ч шалтгаангүйгээр гэмт хэрэг үлддэг байгаад байгаа байхгүй. Тэгээд ихэнх цувралаалуучууд бол psychopath төрлийн хүмүүс байдаг. За ич хүнжигийн гэмт хэргийг нөгөө хүлээлгэж яриулсан профайлерийнх нь хонлоор юу гэж хэлсэн бэ гэхээр ич хүнжээ бол угаасаа ингээд ийм жоохон тотгошоо зантай ер нь өөртөө ихтэйхгүй тийм хүн байсан. Цэрэгт яваад цэрэгт очиод цэргийн эрдэм заалгаад ингээд танк магжуулдаг болоод тэгээд танк жолоодож явж байхдаа ингээд өөрийгөө айгу ингээд лаг болсны мэдрэмж авсан юм яа л та. Яагаад тэгж бодсон бэ гэхээр тэр тухайгаа ингээд нөө хэрэгээ хүлээж авах хугацаанд би ингээд танк жолоож явдаг байсан гэл байж гайхуулж ярьсан байдаг байхгүй. Тэнгүүд тэр үедээ ингээд өөрийгөө амар лаг болсон гэдэг мэдрэмж авдаг байж байгаад цэргээс халагдангуудаа нөгөө мэдрэмж авчдгаа болцсон. Тэнгүүд тэр мэдрэмжээ дахиж өгүүлэнгүүтээ өөрийгөө ийм доминант тэ илүү хүчрэг байгааг илтгэхийн тулд сул дорой эмэгтэй хүмүүсийг алах хүчнэх ийм хэрэгүүдийг үлдэж эхэлсэн байхаа гэж таамагласан байдаг. Ихэнх гэмт хэрэгтнүүд ингээд шоронд байж авах хугацаанд ер нь бол би тийм хэрэггүй одоо ингээд бусад хэрэгтнүүдтэй ингээд амарлаг гэмшиг санагдуулахын тулд би ийм хэрэг үлдэжсэн, тийм хэрэг үлдэжсэн гэдэг ингээд өөрийнхөө өмнө үлдэжсэн хэрэгээ илэрхийлэх тохиолдол байдаг юм л та. Тэгсэн чинь ич хүнжээ олонгууд энэ олон жилийн хугацаанд 33 жилийн хугацаанд өөрөө өмнө нь үлдсэн хэргийн тухай нэг ч удаа яриаггүй байхгүй. Тэгэхээр яагаад тэгсэн бэ гэхээр psychopath болохоор тэгсэн байх гэж би бодож байгаа. Яагаад гэвэл нөгөө psychopath хүмүүс чинь хүн алах ингээд одоо нэг гэмт хэргийг болохоор зүгээр л нөгөө хоолоо идэх шүдээ багтай адилхан ингэж төсөөлдөг гэж байгаа байхгүй. Зүгээр л өдөрт тийм энгийн амьдрал гэж боддог. Тэгэхээр нэг хинч би нэг 33 жилийн өмнө шүдээ угааж ижилээ гэж ярихгүй шүү дээ тий. Тэгэхээр яг л тэр шиг ингэж төсөөлөгддөг, өртөн төсөөлөгддөг учраас энэ урт удаан хугацаанд хинч чинь тухайга хэлээгүй байх гэж энэ бол гэхдээ миний л бодлолтой бурууч байж магадгүй. Тэгж бодож байна. Та нар юу гэж бодож байна? Тэгээд нөгөө 8 дахь хэрэгээр хилс хэрэг үүрсэн нөгөө
залуу байгаа штэ тий. Тэр залуу болохоор уг хэргийнхаа ялыг өрөөд 20 жил шоронд суусны эцэст 2009 онд өршөөлөөр суулгагдсан юм билээ. За тэгээ ич хүнжээ гэмт хэрэгэ хүлээснээс болоод өөрөө хилс хэрэгт гүтгэгдсэн гэдэг нь тодорхой болчихж байгаа байхгүй юу. Тэгээд үүнээс хойш хилс хэрэгт гүтгэгдсэн хэрэгээрээ засгийн газрыг шүүхт өгсөн. За тэгээд тэрэндээ ч гэсэн ялалт байгуулсан, өнгөнд итгэмж авсан, нэр төрөөс сэргийлсэн юм байгаа. Тэгээд ич хүнжээгээ алсан хүн бол зөвхөн энэ 14 эмэгтэй бол биш. Яагаад гэхээр энэ хэрэгээс болоод маш их стресс авч, маш их дарамтанд орж, амиа хорлсон 4 цагтаа байгаа. Дээрэс нь сэжигтнээр шалгагдаад тэгээд энэ алуурчин байх магадaltaй гэдэг тийм одоо нэр зүснээсээ болоод тэрэндээ готраад амиа хорлсон 5 хүн байгаа. Тэгэхээр эднэртэй нийлээд энэ бол нийтдээ 20 гаруй хүн алсан алуурчин юм аа. За өнөөдөр ингээд аллагын дурсамж гэдэг нэртэй кино болсон. Хуасаны цувралаллага гэмт хэргийн тухай ярьж өглөө. Дараа дахиад кино болсон бодит гэмт хэрэг ярьж өгье. Тэр болтол баяртай.